харагдаад за цуглаан бол ерөнхийдөө нэг 80 орчим хүн. За ер нь бол нэг сандал тавихад 90 гаруй сандал тавьж байгаа. Гэхдээ ингээд нэг 100 хүн аятайхан тавихад 70 сандал тавьж байна. Тэгэхээр 70 хүн цуглаанд ирнэ гэдэг бол яг агаар магаар сэлгэлт бас арай гайгүй. Гэхдээ ер нь бол доллараар ирэхээр жоохон хэцүүтэй гэж 9 штэр бодохгүй юу жигтэр. Тэгээ бодоод өглөө 9-өөс 11-ээс 1-ээс 4-өөс 6-аас гэдэг ингээд ямар олон цуглаан хийж болох вэ бид нэр эзэн алдрыг үргээд бодцсон чинь бүр нойр үрдгөө. Тэгээ сүүлдээ цаа одоо бодохоо хэлээд унтыг нүдэн хэлсэн ч харагдаад болтгоо. Нүдэн ихэр харагдаад нүдэн харж харагдаад бодохоор ч бодогдоод бодохгүйсэн ч бодогдоод болтгоо. Тэгээд өсөж үржиж өнөр өтгөн болж бид үнэхээр эзэнд бүтэн сайн өдөр олон хүндэтгэл өргөх болно. Амен. За хажууд байгаа ах トゥ ус руу хараад өнөөдрийн үгээр бурхан таныг өргөх болтугай гэж би энэтэй эзний үгийг бас дахин болцъя. Амьдралдаа би яг энэ номлолтой нийлээд 2 удаа нэлээд урт гарчиг гэж хэлэхээс илүүгээр заримдаа урайлах юм шиг айхтар уртаг агуулгатай уртаа одоо юм хүүрнэл өгүүлбэр юм шиг их урт гарчигтай номлол хийсэн юм байна. За урд нь болохоор эзэн амьд байгаа учраас евлээ нэг тийм уртаа нэртэй номлол хийж ээж. Гэсэн чи өнөөдөр болохоор та бүхэн номлохоор бичсэн номлолынхаа гарчгийг залбираад бодоод ерөөсөө ямар нэр өгөхөө олдоггүй. Тэгээ бодсоор байгаа ерөөсөө яаж ч удсан нэлээд олон үг болоод болдоггүй. Тэгэхээр нэг талаараа гарчиг юм шиг номлолын сэдв юм шиг нөгөө талаараа урайлах юм шиг их сонирхолтой сэдвээр өнөөдөр эзэн үгийг болцсноо. За ийм утгатай үгийг өнөөдөр болцох нэ. Өдөр бүр цаг бүр хором мөч бүрт их эзнийг гэрчлэн амьдрья гэдэг. Амен. За их л урт гарчигтай байгааз. За бүгд хамт хэлье. Өдөр бүр цаг мөч бүрт хором мөч бүрт их эзнийг гэрчлэн амьдрья. Матай намын 28 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар ишлэгийг та бүхэн мэдэж байгаа бах тийм. За юу гэж хэлдэг вүлээ? Харагтун. За Есүс ойртон ирээд харагтун. Тэнгэр газар шууд үеийн төсгөл гэдэг үл үгүй шүү дээ. Яагаад санааглаад. Есүс ойртон ирээд тэдэнд харагтун тэнгэр газар дээр бүх эрх мэдэл надад өгөгдсөн. Иймээс явж бүх үндэснийг дагалдагч болгогдсон. Эцэгхүү Ариун Сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт тушаалсан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төрөлсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Амен. Ерөөсөө эхлэл төгсгөл хоёрыг хамт хийсэн. Харагтун үеийн төгсгөл хүртэл хамт байна. Товчл цээжсэн байна. За өнөөдөр 2 багц ишлэлээс бүгдээрээ бурхны үгийг суралцсан. Эхнийх нь Матай намын 28 дугаар бүлэг 18-аас 20 дугаар ишлэл. Хоёр дахь нь Эфес номын 5 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар ишлэл. За Эфес номын 5 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг би уншина. 16-г та бүхэн уншина. Юунд дээр гараад ирчих вэ? Эфес 5:15, 16, 17. Тэгэхээр 15-ыг би, 16-г та нар, 17-г би. Ингээд сөөлжөд уншиж үзье. За билнэ үү? Тиймээс та нар мэрэгэн бусчууд шиг биш, мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж байгаа хянаж бай. За зэрэг өшөө гурваа и 17 дугаар эшлэлийг би уншлаа. Тиймээс бүү мунхаг бай, харин эзний хүсэл юу болохыг ухаар. Өнөөдөр энэ 2 багц ишлэлээс бүгдээрээ өдөр бүр, цаг бүрт, хором мөч бүрт их эзний гэрчлэн амьдрья гэсэн сэдвэрээс нүгийг сурах нэ. Нэгэн пастор сургаалаа заахаар гарч ирээд энэ дээр гарч ирээд яг өөдөөс нь хараад сууж байгаа чуулганыхаа итгэгчдэд хандаад ингэж хэлжээ. Хайртай чуулганыхан минь ээ. Би итгэжгүй өвчин туссан байна. Ямар ч имчилгээ байхгүй итгэжгүй өвчин туссан учраас хором хормоор та нараас холдож байгаагаа бодохоор сэтгэл хөвдөж байна гэж хэлсэн байна. Ингээд дараа нь сургаалаа заагаа дууссан. Өнөө хүүгэндээ ямар ч тайлбар өгсөн. Харин яг энэ үгийг сонсон гутал цуглааны хүмүүсийн бүгднгийнх нь нүүр царай бараагаад авчихсан. За зарим зөвл нь уян сэтгэлтэй эмэгтэйчүүд нь нулимс сунгаал хэлсэн байна. Зарим биенийхээ тухайгаар явруулан пастор юу ярьж байна. Ингээд цуглаан танаад пастор гэрлүүгээ явсан чуулганы хүмүүс цуглаандаа үлдчих. Тэгээд хоорондоо ярилцсан. Пастор маань ямар өвчин тусч байна? Итгэжгүй өвчин гэж юу ярьж байгаа юм бэ? Хорт хавдар юм болов уу?
ямар ч өвчин байсан эмчилгээ хийх хэрэгтэй байх. Тийм болохоор бүгдээрээ мөнгө цуглуулъя, хандив цуглуулъя гэдэг бүр хандивын аян бүртэл өрнөд хэлсэн. Ингээд дараа 7 хоног болоод пастор энэ дээр сургаал цахаар гарч ирэхтэй. Өнгөрсөн 7 хоногт би сургаал цахаар гарч ирэх үедээ нэгэн чухал мэдээг та нарт дуулгах чадварсан. Итгэжгүй өвчин туссан хором хормоор та нараас болдож байна гэж. Ямар өвчин туссан талаараа одоо би та нарт хэлье гэсэн. Зарим нь өрөвдсөн, зарим нь гайхсан, зарим нь юу ярих болоо, ямар өвчин юм болоо гэж сонсох гэж хүлээсэн үдээр л гарч иж. Ингээ пастор хэлсэн байна. Миний итгэжгүй өвчин бол, миний итгэжгүй өвчний нэр бол цаг хугацаа юм а гэж хэлсэн. Цаг хугацаа. Ингээ тэр өдөр пастор цаг хугацааны талаар сургаал зааж. Ахын дүүс цаг хугацаа гэдэг бол хэрвээ нэгэн л өнгөрөөл одсон бол эргэж очиод яагаад ч өөрчилж болохгүй зүйл. Хэрвээ өнөөдөр бодож байгаад хийх ёстой зүйлийг хийхгүй бол цагаар шалт имий зүйлд үрчээ дараа нь яах вэ? Яаж энэ зүйлийг янзлж болох вэ гэж янз бүрээр бодож, өөлөж, хайлаж, уярч, догдолж, ямар ч хэмжээний мөнгө авцраа төлсөн ч нэг ч хормыг бид нар буцаан эргүүлээд өнгөрснийхөө нэг ч үйл явдал руу эргэн очих боломж байхгүй гэж ярьсан. Үнэн хэрэгтэй яг л юм байна. Тийм учраас Бурхны үг болсон Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр цаг мөч болгоныг үнэлж амьдраарай гэж хэлсэн. Дараа нь харуулсаж би юуны төлөө амьдралаа зориулж байна. Юуны төлөө амьдралын өдрүүдээ, юуны төлөө Бурханаас надад өгөгдсөн үн цэнтэй цагаа би яг юуны төлөө зориулж байна гэж бодохдоо хэрэгтэйрэггүй зүйлийн төлөө явсаар 6 цэнгэлийн араас гүйсээр хайрын амьдралаа, хайрын цагаан дэмий үржээ гэж харуулсаж суухын оронд яг энэ Эфес номын 5 дугаар бүлэг дээр хэлэгдсэнчлэн цагийг үнэлж эзэнд таалагдах, эргэж хараад харамсгааргүй тийм л амьдралаар ухаан орж амьдраач нэ гэж эзэн өнөөдөр биднийг ятгах байна гэсэн. Эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг нэртэй ном эрүүл мэндийн байгууллагаас жил болгон гардаг 2014, 15, 16, 17, 18 гэдэг. Он болгоны эрүүл мэндийн үзүүлэлтүүд гардаг. Өчигдөр би эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг номон дээр байгаа нэгэн статистикийг харж байлаа. За нийслэлийн эрүүл мэндийн яам, засгийн газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төв эмнэлгүүд, тусгай мэрэгжлийн байгууллагууд, төрийн бас байгууллагуудад энэ ном хэвлэгдэж үн төлбөргүй тараагддаг. Энэ бол жил болгон Монгол хүний эрүүл байдал, насжилт дунджаар хэд байна вэ гэдгийг тогтоодог ном. Харин хамгийн сүүлийн гарсан номоос харуул эмэгтэйчүүд Монгол улсын байдлаар эмэгтэй хүн 75.10 насалж байна гэсэн эрүүл мэндийн судалгаа гарсан байна. За эрэгтэйчүүд маань болохоор 65.58. За дунджаар 69 нас насалж байна гэсэн судалгаа. 69 нас. Хэрвээ 69 насыг жилийн 365 хоногт үржүүлээд харах юм бол 25,000 гаруй өдөр болж байгаа. 25,000. Тэгвэл 25,000 гаруй өдрийн хэдэн өдрийн та өнгөрөөч гэсэн хэдэн өдөр танд үлдсэн байгаа болоо. Ингэж бодож үзсэн. За миний хувьд өчигдөр орой би гэртээ сууж байгаад ингээд тоо гаргалаа. Тэгсэн чи 11,680 өдөр үлдчихжээ. Өнөөдөр цуглаан тараад гэртээ харилаа 11,679 өдөр болж байгаа. Амьдрал үнцэнтэй шүү гэдгийг заримдаа юм том үзүүлэлтээр харахаар ямар үнцэнтэй вэ гэдгийг бодож эхэлж байна. Бурханаас надад өгөгдсөн өдөр хоног, надад өгөгдсөн эрүүл мэнд, надад өгөгдсөн залуу нас, ирж хүч, нөөц болцоо, үнцэнгүй зүйлд цадгай мөнгө шиг үрээд дуусч байгаа юм шиг гэсэн бодол орж ирж байгаа гэсэн. Нэг л өдөр бид амьдралаа дуусгах үед ертөнцийн эзэн юм очиж шүүгдэх болно. Харин тэр үед бид 2 янзын шүүлтээр орно. Нэг нь миний илгээсэн аврагчид итгэж гин нүгэлд амьдралаа сайн эргэж авралыг авсан уу гэдэг шүүлт. Хоёр дахь нь миний илгээсэн аврагч загалмай дээр цусгаанурсан байж төлөж та нарт авчирсан үнцэнтэй амьдралыг юунд зориулсан бэ гэдэг асуулт байна. Эзэн танд өгсөн амьдралыг та юунд зориулж байна вэ? Өдөр бүр, цаг мөч бүрт эргэж хараад харамсгааргүйгээр зөв зүйлийн төлөө амьдарч эхлэх хэрэгтэй. Манай том охин Джессика 5 настайдаа сургуульд орж ирсэн. 6 настай болох үедээ 2 дугаар ангид байсан. Тэгээд 6 настайдаа 2 дугаар ангид байхдаа аль хэзээ хөргөн уншиж бичээ сурцсан байсан. Гэхдээ тооны сонгод бит хоёр бүр одоо нөгөө шунлтлээд байдаг шиг мундаг хүн болохоо тооны сонгонд орсон чинь 6 тайдаа үйлдэх.
Аав ээжээ би ядраад байна. Ягаад гэхээр орой хичээлээс ирээд 11 болтол хичээлээд автан тооны сонгоо. Тэгээд сүүлдээ хүмүүстэй зөвлөсөн чинь хүүхдийг явах ёстой замаар нь явуулаарай. За үүний тулд амжилтанд хүрэх гэж байгаа нэгээд айл гэрт ягаад ч байхад нь ингэж хамаагүй болсон хичээлээр дараа хүүхдээ ятрааж болохгүй гэж. Тэгээд бид нар 1 жил чөлөө аваад дараа нэг номосоор нь явуулсан. Гэхдээ үүнтэй холбоотой нэг чухал үг ярихад 6 настайтай 2 дугаар ангид байх үед гэр бүлдээ бид нар орой болгон бас унтахынхаа өмнө хүндэтгэл өргөдөг байлаа. Гэр бүлийн цуглаан гэж хэлдэг байлаа. Ээлжтэй номлодог байсан оройд. Нэг өдөр би номлоод, маргааш нэгтэр маа номлоод, тэгээд дараа нь Джессика номлоо. Тэгээд Джессикагийн номлох ээлж болсон тэр өдрийн өглөө байсан. За өнөө орой чи номлоо шүү. Тэгээд охин маань за ойлголоо. За би магтан дуу өдөрд ээж нь төлөөлж залбирна. Чи сургаал заагаарай. Тэгээд охин маань оройн яасан гэхээр өглөө тэрийг сонсчоод тэгээд оройн жоо сургаал бэлтлээ, өдрөмж бэлтэл, оройнч бэлтэл. Тэгээд юу болсон гэхээр оройн бид гур хүндэтгэл өргөлөө. Би гитар аваад магтан дууллаа, эднэр маань залбирлаа. Дараа нэг жижигхэн хөргөн сандал тавиад, Джессика нөгөө сандал дээр Библийн дэлгэж тавиад Эфес номын 5 дугаар бүлгийн 16 дугаар ишлэгийг гаргасан. За тухайн үед хуучин орчуулгаар нь уншдаг байлаа. Хуучин орчуулгаараа ямар утгатай байсан бэ гэхээр цагийг авна. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булаа юмаа гэсэн үг. Тэгээд Джессика Эфес 5 дугаар бүлгийн 15 дугаар ишлэгийг гаргангуудаа яг энэ хэсгийг уншаад тэгээд дараа нь юу гэж хэлсэн гэхээр цаг бол их үнэтэй. Цагийг аваа. Аав ээж та хоёрт хандаж хэлэхэд цагаа юунд зарцуулж байна вэ? Юуны төлөө амьдарч байна вэ? Тэгсэн чинь битүүр айгүй юм болоо. Тэгээд хоёул инээсэн. Тэгсэн чинь охин маань араас нь юу гэсэн гэж энэ бол энех цаг биш. Энэ энех цаг биш шүү дээ. Энэ бол энех цаг биш. Гэж хэлснээр номлогчийн өвч номдор үүдэг нэгэн ишлийг гэж татсан. Энех хийгээд өөлөх цаг гэж байна. Тараах хийгээд тараснаа цуглуулах цаг гэж байна. Тарж ургуулах хийгээд хураах цаг гэж байна. Харин энэ бол энех цаг биш. Цагийг нэгэн л цаг өнгөрсөн бол, цаг хугацаа өнгөрсөн бол эргэж очиод юу ч засах боломжгүй учраас цагийг авар гэж амар ярьсан. Хэдийгээр олон жилийн тэртээ болсон бараг 7 жилийн өмнө хийгдсэн номлол шүү дээ. Гисэн хэрнээ миний зүрх сэтгэлээс ерөөсө гардаггүй. Тэгээд эргээд бодоод өчигдөр их нэртэйгээ яриад өнөө өглөө бас энэ түүхийг хоёлаа яриад байх инээж яалаа. Нэрээ хөгжөлтэй өөрхөн цаг байж. Гэхдээ тэр номлол ингэ сэтгэл үлдсэн биш. Сайн номлогчийн номлол ингээл 7 жил болсон ч байж байгаа. Яг үнийг хэлэхэд цаг хугацаа бол нэгэнд нисээд одсон бол араас нь хөөж барьж болох зүйл биш байдаг. Харин өнөөдөр танд алт шиг үнэтэй. Гэхдээ ямар ч их алт байсан ч худалдаад авч эсвэл эргэж очиод нэг ч хором, нэг ч хугацааг эргэж очиод үнэлж, дүгнэж, засаж залруулах боломжгүй ийм үнцэнтэй зүйл өгсөн. Энэ бол цаг хугацаа. Тэгэхээр бид цагийг аврах ёстой. Цагийг үнцэнтэй өнгөрүүлэх ёстой. Нэгэн гүн ухаантан ингэж хэлсэн байна. Хүн хоёр амьдрахгүй атал нэг ч амьдрч чаддаггүй хүн гэж бас байх юм аа гэмээр шүүр салцсан байдаг. Хүн хоёр амьдрахгүй атал нэг ч амьдрч чадахгүй гэж. Зарим хүмүүс надад нэг өдөр ч гэсэн байгаасаа, нэг жил дахиад байгаасаа би дахиад амьдрмаар байна гэж амьдралын төлөө тэмцэж байна. Зарим нь үнцэнтэй өдрүүдэд цаг хугацаагаа эрүүл мэндэ өөрийнхөө залуунаас ирж хүчээ ямар ч үнцэнгүй зүйлд зориулж байдаг. Эфес номын 5 дугаар бүлгийн 15, 16, 17 дахин бүгдээр харъя. 5 дугаар бүлгийн 15 дугаар эшлэгийг харвал тиймээс та нар мэрэгэн бусчууд шиг биш харин мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж байгаагаа хянаж бай гэж. Өнөөдөр хүртэл хэрхэн амьдарч яваагаа хянаа гэсэн үг. Юуны төлөө амьдарч байна гэдгээ бодож үзсэн үү? Үргэлжлүүлээд харуул 16 дээр ингэсэн. Өдөр хоног цөөн тул. Өөр утгаар нь хэлбэл энэ өдөр хоногуд чинь эргээд ирэхгүйгээс гадна маш олон уруу дадлаг, буруу зүйл үнэн гэж харагдж байгаа ч эцэст нь худал руу хүргэх, зөв юм шиг санагдж байгаа ч эцэст нь мөхөл рүү аваачих. Тийм л олон муухай санал ятгалгаар дүүрэн байгаа тул цаг хугацаагаа үнэлээрэй гэж хэлсэн. Харин 17 дугаар эшлэлдэр тиймээс битгий мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаараач гэж хэлж байна.
удахгүй эзний хүсэл юу болохыг ухаарад эргэж харахтаа харамсгааргүйгээр амьдралаа үр дүнтэй өнгөрүүлээч гэж эзэн өнөөдөр өөрийн үгээр биднийг ятгах байна гэсэн. Тэгвэл эзний хүсдэг туйлын хүсэл юу юм болоо? Өдөр бүр Христийн дагалдагч байж явах ёстой замаараа алхаж хийх ёстой зүйлээ хийж татгалзах ёстой зүйлээс татгалзаад зуурах ёстой зүйлээс зуурч амьдраараа гэж эзэн сануулж байна гэсэн. Колосын номын 2-р бүлгийн 6-р эшлэлийг харуул тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шиг түүн дотор алхаарай гэж хэлсэн байдаг. Сэтгэл догтлон байж бурхан минь танаас өөр аврал байхгүй гэж эзнийг догтлон хүлээн авсан шиг үргэлжлүүлэн яг тэгж амьдраарай гэж ятгах байна гэсэн. Сургаал зааж явах үед би нэлээд олон удаа бүрэгдийн ангаа хааны тухай жишээ татаж байсан. Өнөөдөр их гоё өөр хөлбраар нэг гоё юм ярьж байна. За нэгэн хүн уулын ариуруу авирж байж гэсэн чи хөл халтраад унжээ. Унаж явах явцтай байсан гэхээр нэгэн бүрэгдийн үүрлээ унчиж. Өнөөх бүрэгдийн үүрлээ унахтаа бүрэгдийн үүрэнд байсан өндөгнүүдийг дараад унчиж. Ингээд байхгүй хөөрхий бүх өндөгнүүдийг хагалсан байна. Харин нэг л өндөг бүтэн байж. Та өнөөх хүн бодсон гинэ. За их бүргэд нисчээд өндөгнүүд бүгдийг хагарсныг байгаа хараад сэтгэлээр унахтаа үлдсэн ганц өндгөөч гэсэн хайчмуудаа гэж бодсон байна. Тэгээд үлдсэн ганц өндгийг аваа явсан. Тэгээд өөрийнхөө дахианы фермд авчиад нэгэн дахианы дорж оруулчихсан. Хэсэг хугацааны дараа өндөгнүүд хагараад нарны гэрэлд шаргалцсан алтан шаргал хөргөн дахианууд гараад ирсэн. Дэгдэгэнүүд. Харин тэр алтан шаргал дэгдэгэнүүд донд нэг падхаар дэгдэгээр гараад ирсэн. Дахианы фермд мэндэлсэн цагаас ахгуулаа сэтгэлээрээ унамаар амьдэрсэн. Учир нь бүх дэгдэхэнүүд түүний гоочж түүнтэй тоглодоггүй байлаа. Түүнээс гадна түүнийг эдэмхий хар хомсон махар гушуун махар далавчин нурт баацхан явдаг падхар амтан гэж дандаа гоочрдог байлаа. Сэтгэлээр унсан дахиа өндөө дахианы дэгдэх хөвшилтэй бүрэгдээ ангаах намаа би ёстой хацгүй дахиа юмаа гэж боддог байж. Яг ингэ сэтгэлээр унж явахт нь бас ахмад дахианаар ирж сэтгэл зүйн засах гэж оролдоно. Ингээд ахмад дахианаар юу гэж сэтгэлийн засах гэж оролддог байсан гэхээр зүгээрээ миний дөө тав болно чи. Сайхан дахиа болно. Өндөг гаргаад тэгээд өндгөө дахиа болгох хэрэгтэй. Алдаа баг гаргаж эзэнтэй таалагдахаар амьдраарай гэж зөвлөдөг гэж. Нэг өдөр дахианы фермийн бүх дахианаар будаага туншоод дахианы фермийн хашаан дотор гүйлдэж байх үед гинтхэн бүгд сандралдан юу болсон юм бол гэмээр бүгдээрээ өөрлөгөө шурх гэдэл цогцсон байна. Тэгвэр барахгүй дахианы фермийн хамгийн хүчрэг дахиа болох хазарган дахиа хүртэл дэгдэхэнүүдийг бараг гიშгсэн байж цогцсон. Юунаас болсон бэхээр дахианы фермийн дээгүүр нэгэн хүчрэг шувуу нисэж явж байгаа. Бүгд сандралтан цогцсон. Яагаад энэ шувуураас айж байгаа юм бол гэж тэнгэрөд хартал. Яагаад ч юм хараад сэтгэл нэг догдолж нөгөө атархан жижигхэн зүрхэн эндээ байж чадсан буцалж байсан. Ямар агуу сүрдэг шувуу вэ? Ямар гоё юм бэ гэж бодсон. Тэгжээтэл нөгөө том сүүдэр юу өөрийнх нь нөмрөөд ороод ирсэн. Гайхаад тартал өнөөх том шувуу ирээд хажууд нь сууж. Тэгээд өнөөх том хүчрхэг тэнгэрийн жигүүртэн болсон бүргэд хажууд нь ирж суунгаа асуусан байна. Хөөе. Чи энэ дахианы фермд юу гэж яваа юм? Тэгэн бодноо хэлсэн мэн би гэртээ л өстэй би чинь дахиа. Тэгсэн чинь нөгөө том бүргэд маань савж умчлаа нээж л дээ. Тэгээ юу гэж хэлсэн чи өөрөө одоо дахиа гэж бодоод байгаа юм. Үчи бүргэд штэ хөөе. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр за залуухан эдэр сайхан бүргэд минь далавчаан дээ. Намайг дахиад дүүлээрэй гэсэн. Ингээд өнөөх ангаахыг дагуулаа ниссэн байна. Өндөрт ниссэн, үүлсийн дээгүүр шүргэм ниссэн, уулсын орой дээгүүр ниссэн, гайхалтай шунгууч дүүлж ниссэн. Ингээд эцэст нь юу гэсэн хэрэг одоо чи амьдралынхаа жинхэнэ утга учирыг оллоо. Өндөрт дүүл нистэй бүргэд минь гэж хэлээд орхио явсан. Бид яг л ийм хөв тавилан дугуйн дуудагдсан. Алдаа баг гаргаад хүмүүс таалагдахаар амьдраад дээр нь яаж игээд өндөг гаргаад өндгөөнд дарж ашигтай амьдраад тэгээд болоо гэсэн дахиад сэтгэлгээтэй явж байсан биднийг их эзэн хурж ирээд чи бол онцгой хөв тавилантай Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн байгаа юм. Чамайг би энэ дэлхийн гэрэл, энэ дэлхийн давс болгож энэ дэлхийн хөрөг тэр нэгнээр сонголоо гэж сонгосон.
Тэгээд тэр биднийг өндөрт дүүлнэс гэж хэлж байгаа та яг адил. Тэнгэрлэг хувь тавилтан дотроо амьдраарай гэж хэлсэн байна. Яг л Колосын 8-ийн 2-р бүлгийн 6-р эшлэл шиг Христ Есүсийг хүлээн авсан шиг түүний дотор алхаарай гэж хэлсэн гэсэн. Харин би танаас асуумаар таны амьдралын утга учир зорилго яг юу вэ? Яг л дахиад адилхан. Ямар нэг юм дарж байгаа тэрийг айтайгаа ашиг олоод тэгээд алдаа баг гаргаад бусдад таалагдахаар амьдрах нь амьдралын зорилго. Түм удахгүй эх 7 хоногт Монголын цагаан сар болно. За цагаан сар болох бай. Гоё. Айл хэсэг алт мөнгө цэглуулаад бэлгэсэлтээр дүүрэн штэ тий. Айлд ороод яг тэгж яах гэсэн штэ. Яг гарахын алдад хүмүүс тэгдэг гэнэ. За баяртай. Ингээ явъя даа гэх. Тэгээд ингээ өдөр алхаж байхдаа ингээ бүр автоматар яг тийм байна гэдэг байна. Автоматар ингээ нүдний улмдаа ингээ. Манай хамт 930 радио хөтөлбөр болроо гэдэг хүмүүс ярьж хэлээ. Яг харагддаг штэ хоогийг яасан. Хүмүүс нөгөө бэлэг аваа сурцсан. Тэгээд харсан чи өөрөө ч бас тэгж яах гинэ. Нөгөө айлс ахта за ингээ явлаа өстө сайхан шинлээрээ гэж үүдөө ярьж байхдаа ингээ. За үүнээс гадна цагаан сарын өдрүүд яах вэ? Айл хийснэ. За Ахмад настай буураа нарыг очиж хүндэлж мэндэлж золгоно. Гэхдээ цагаан сарын энэ өдрүүдэд эзнийг бас гэрчлэн амьдрья. Цагаан сарын баярыг бол би үнэхээр Бурханаас өгсөн онцгой боломж гэж харж байна. Юуг онцгой боломж гэж хараад байна гэхээр аав ээж ах дүү садан төрлөөц найз нөхдүүдтэйгээ бүгднтэй нь уулздаг баяр. Тэгээд тэдний өмнө гарч зүс царайгаараа дуу хоолоогоороо за дээр нь бас амьдрал ямар вэ гэдгийг тэгээд ахмадууд маань асуугаал хэлдэг ш тэ. За Эрдэнэбаяр гэрлээд одоо сайхан байна уу? Гэж асуу ш тэ. Амьдрал яаж вэ? Юу хэлэх вэ? Одоо хэлж байна. Тэгээд асуу ш тэ айл гэсгээр. За тэгээд ахмадуудын маань гэрээ бол хүмүүс орж харахтаа за ажил дөрөл яаж амьдрал ах уу юу болж байна гэж баахан сонир. Тэгэхээр цагаан сарын энэ өдрүүд хүн болгон л тогтолж баярт бэлдэж байгаа өдрүүдтэй бууз маань амттай байгаасаа бэлэг маань зочдод хүрээсээ тавгийн эдээ маань ерөөсө тал биш дундуур биш дандаа дүүрэн байгаасаа орсон гарсан хүмүүс хоол ундтай цай ундтай бүх хүмүүст бэлэг нь хүрээсээ гэж бодож байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас бодох хэрэгтэй. Цагаан сар гэдэг баяр бол Бурханаас бидэнд өгсөн онцгой боломж. Энэ өдрүүдэд та эзнийг яаж гэрчлэнэ гэж бодож үзсэн. Энэ өдрүүдэд би ярих зүйл, хэлэх зүйл, харагдаж байгаа дүр төрхөөрөө ч гэсэн мөнхийн зориг болох тэр сайхан зүйлсийн төлөө. Матай 28-р 18-аас 20-р эшлэлээр хэлсэнчлэн бусдыг дагардуулахын тулд бусдад сайн мэдээ хүргэхийн тулд үг яриа үйл хөдлөл дүр төрхөөрөө гэрчлэл болж амьдрах юмсан гэж бодож догдолж залбирсан уу? За хэрвээ тийм биш бол та бэлтгэлийнхаа нэлээд баггүй хийсэн л гэсэн. Тэгэхээр баярын энэ өдрүүдэд ч гэсэн эзнийг бүгдээрээ гэрчлэн амьдрах хэрэгтэй. Өдөр хоногуд асар үнцэнтэй учраас энэ цаг мөчийг ч гэсэн ашиглая гэсэн. Үнэлж эзэнд таалагдах зүйлийг ухаарч хийе. За цагаан сарын өдрүүдээр айлд яваад оронгууд ямар том сайхан залуу болоо вэ гэд юм аяглаад төхөр нөгөө том болсонд нь том сайхан залуу болж гэж хэлсэнд нь өнгөрөөд уучих. Ард дээр хүмүүс харж идэг энэ чинь нөгөө цуглаанд яваад сайхан удаг хөвгт байх ч юм уу гэж. Бахмаач. За одоо нэг хүн сонирхолтой асуулт асууя. Библиэлд нэгэн баярын үеэр за хариусан үнд нь би хөөсөд гэж байгаа гоё бэлэг өгнө. За цагаан сарын аль дээр өгсөн бэлгнээс харж байгаа. Библиэлд нэгэн баярын үеэр тэгтээ бүр маш том баярын үеэр их эзнийг гэрчлэн олон хүмүүст эзнийг таниулсан нэг түүх гардаг. За энэ ямар түүх вэ? За хариулах юм байна. Библиэлд нэгэн баярын үеэр их эзнийг маш олон хүмүүст гэрчилсэн нэгэн хүний түүх гардаг. За энэ түүх хаана гардаг, ямар түүх вэ? Усыг давсуулах. Өглөө эхний 1-р цуглаан дээр бас тэгж хариулсан биш.
Есүс зөөрөө дарс болгоцсон тийм. Эзнийг гэрчилсэн нэг тухай түүх гарч байна. За хаана вэ? За Библиэд орцсон юм за яа. За өөр хич хүн байна уу? Мөжи хэлүүлж бусмаа чадахгүй. Мөжи чадахгүй болоод тэг болий даа гэж. За хич хүн байна уу? 3 2 дургүй хүмүүс юм уу? 1 оролдоод үзэж. Тэг. За тус. За нэгэн гайхалтай баяр болсон. Тэгээ баярын ард дээр 3000 хүн аврагдсан. Хаврагддаг түгэлээ. Үйлс номын 2 дугаар бүлэг дээр гардаг. Петр баярын үеэр номлосон шүү. Энэ бол дээгүүр өнгөрөх баяраас 50 хоногийн дараа болдог Пентекостийн баярын өдөр. Пентекостийн баяр бол ургацын баяр. Бурхан эзэн хангаж дүүргэж өрөөсөнд нь талархан, ургацаа хурааж, ширээ дүүргэн, найрлаж цэнгэж талархан баярлдаг өдөр. Харин Пентекостийн баяр болон дээгүүр өнгөрөх баярын дундуур болохоор анхны үржимсийн баяр, эвлэрүүлийн баяр болж байгаа. Тэгэхээр баярын 50 хоног үргэлжлэж байна гэсэн. Харин баярын 50 хоног үргэлжлэж Иерусалим сүсэгт евдээчүүд ирсэн, дээр нь Иерусалимд байгаа евдээчүүд баярлаж байсныг тэр цаг ах байд. Петр болон бусад нөхөд нийлээд 120 хүн тэр баярын үеэр нэг зүйл хийж байдаг. Үйлс номын 1-р бүлэг болон Үйлс номын 2-р бүлэг дээр энэ аль нь гардаг. Аль нь дээр. Тэд юу хийдэг вэ гэхээр баярын үеэр Бурхан өөрийгөө алдаршуулна. Эзэн Бурхан өөрийгөө гэрчлээсээ хэмээн эзний амласан ариун сүнсийг хүлээн хамтдаа тэд залбирч байсан. Тэд баярын үеэр хүмүүс хооллож, ундалж, найрлаж, цэнгэж, удаан жил уулзаагүй найзууд хоорондоо уулзсан бөө юм болж байсан тэр үед. Петр, Иохан, Яаков болон дагалдагч нар нийлээд 120 хүн залбирч байсан. Бурхны хүсэл биелээ болохын төлөө залбирч байсан. Үйлс номын 1-р бүлгийн 8-р эшлэлдэр хэлсэн эзний тэр үг биелээ болж сайн мэдээ Иерусалим, Самар, Юда дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдахын төлөө тэд залбирч байсан. Тэгвэл баярын үеэр та яаж бэлдэж байгаа вэ? Залбирэн бэлдээрэй. Баярын үеэр ч гэсэн Бурхныг алдаршуулъя гэж залбирэн бэлдээрэй. Өглөөний цуглаан дээр дандаа ахмадууд байсан учраас яг ингээд ярингууд гэдэг хүмүүс аягүй санаа авч явах шиг байсан. За баярын үеэр ингээд хүмүүс орж гарна. За ингэж яа тэгнэ гэж бодож байсан. Тэгэхээр ах トゥ ус минь баярын үеэр та яаж бэлдэж байгаа вэ? Гой хувцас өмсөд, үсээ гой янзлаад, нүүрэндээ аягүй гой одоо ханхын гоосоо хөвтөдгөө сайн байдیں۔ Япон. Ханхын илүү сайн байдیں۔ Тийм гой бүтээгдэхүүн ингэж нилаад гэмтэрхээ. Нүүр царайгаа ингэж гой янзлаад, хувцаа гой ингэж янзлаад, үсээ гой ингэж янзлаад тэгэл баяртай орчиндоо гэж бэлдэж байна уу? Аль эсвэл энэ баярын өдрүүдээр орсон гарсан айл уулзсан хүмүүстэй ч гэсэн эзнийг гэрчлэн алдаршуулж баяраа тэмдэглэнэ гэсэн бодол байна уу? Харин Петр, Иохан, Яаков болон бусад дагалдагч нар залбирэн бэлдэж байж. Тийм учраас тэнд цугласан байсан сүсэгт евдээчүүдийн дунд хэрвээ Үйлс номын 2-р бүлгээс харвал үе олон хүн тэнд цугласан байсан тэр үед тэднийг залбирч байхад нь ариун сүнс бууж ирсэн. Тэгээд тэд юр усын хэлээр ярьсан. Түгээр барахгүй огт сурж байгаагүй, ярьж байгаагүй хэлээрээ юр усын аргаар тэд сайн мэдээг номлосон байдаг. Хэрвээ Библийн Үйлс номын 2-р бүлгээс харвал 15 хэд аялгаар тэд ярьсан байна. Понт, Каппадок, Пругас, Памфил, Египт гэх 15 орны хэлээр ярьж. Тэгээд үүний дараа юу болсон гэхээр Петр гэдэг дагалдагч тэдний дунд босч ирээд тойрч хүрээлж байсан үе олон хүний дунд Бурхны сайн мэдээг тунхагласан. Тэнгэр газар дээрх бүхний бүтээсэн Бурхан хүн төрлөختнийг аврахын тулд аврагчийг илгээсэн тухай тунхагласан. Аврагчийн дэлхий дээр ирээд яг л хуучин иш үзүүлэгч нар эртний зүнчний хэлсний дагуу цаг он тооллын дагуу мэндэлж гайхамшиг тэмдгүүдийг үйлдэж ярвалдран дуурсан эцэст нь Бурхны илгээсэн авралын зорилгыг хэрэгжүүлж бүх хүн төрлөختний төлөө цагаан дээр цовдогдсон үгээд дахин амилсан баярын мэдээг ярьсан. Ингээд яриад дуусны дараа юу болсон гэж Үйлс номын 2-р бүлгийн 37-оос 42-р эшлэлийг харвал үгийг сонсч байсан тэдний дотор зүрх сэтгэл нь тогтлон хөдөлсөн байдаг. Ингээд эцэст нь тэд асуудаг. Петр, бид одоо яах вэ? Бид Бурханд итгэмээр гин нүглээ муучлуулж тэр авралыг хүлээн авъя гэж хэлсэн.
Тэгээ Петр хэлдэг. Гимш нүглүүдээс салахын тулд эрг. Тэгвэл бурхан та нарыг өрөөх болсноо гэж хэлдэг. Аврагд гэж хэлдэг. Ингээд эцэст нь юу болдог вэ? Тэд бурханы хүлээн авч, авралыг хүлээн авч тэр өдөр яг дуун дээр нэгэн өдөрт 3,000 хүн аврагцсан гэж хэлж байна. Тэгвэл энэ баярын өдрүүдэд таны хэлж ярьж байгаа үг яриа, харагдаж байгаа дүр төрх, бие авч байгаа байдлаар дамжуулах хүмүүс бурханыг харж таньж мэдэх болтугай. Хүмүүсийн зүрх тогтлох болтугай. Гэхдээ энэ үг чинь ямар өөр болоо вэ? Энэ айлд ороод гарсан чи ямар өөр байна вэ? Хүмүүс хараад уулзаад өнгөрөхдөө зүрхсдэглэн догдолж танаа гэрээр орж гарахтаа өрөөгдөж эсвэл та аль нэг айлд ороод гарахтаа өрөөгдөх болтугай. Энэ бол баярын өдрүүдэд болсон шүү. Баярын өдрүүдэд бурхныг алдаршуулан амьдрья. Амен. Петрээр дамжуулан 3,000 аврагдсан шиг танаар дамжуулан хэн нэгэн бурхан руу ирэх болтугай. Хажууд байгаа хүмүүс рүү хараад хэлье. Баярын өдрүүдэд танаар дамжуулан бурхныг хэн нэгэн таньж сэтгэл зүрх нь догдлох болтугай. Аврагдах болтугай. Амен. За хэд энгийн аргууд хэлж өгье. 2005 онд за баяраар одоо тэгээд нөгөө золгох юмудаа бэлтэж гэнэ үү танд? Одоо золголт гээд бас нэлээд олон юм болно шүү те. Харин 2005 онд аавынхаа авралын төлөө аав маань бурхан дээр ирэхийн төлөө бид нар залбирч ирсэн. Ингээд 2005 онд цагаан сард өглөө яг цагаан сар болохын алдад аавда урд нь бол мөнгөнийхөө одоо хамгийн том гэсний барай зологдог байлаа. 2005 оны цагаан сараар эхнэр битээр аавынхаа авралын төлөө залбираад тэгээд аавтайгаа зологохын тулд бэлдсэн. Юу бэлдсэн бэ гэхээр аавдаа зориулаад хантаац бэлдсэн. Хантаацсан дээр нь цоошин ариун библ тавьж зологохоор бэлдсэн. Ариун библ. Тэгээд ариун библийнхаа хамгийн ихний хоосон байгаа хуудсан дээр нь аава сайхан шинэлээрээ үр хүүхдүүд нь танд хайртай шүү. Бурхан таныг ивэх болтугай. Ийм сайхан аавыг бидэнд бэлгэлсэн. Бурханд талархаж байна. Тэгээд бид таны төлөө залбирх болно. Та бурхантай уулзаарай. Бурханд итгээрэй гэж бичсэн. Тэгээд эхний утсан дээр тэгж бичээд Библийн хантаацсан дээр тавиад мөнгө биш. Ямар ч эрдэнэс үнцэнтэй зүйлээс ч хамаагүй үнцэнтэй болох Бурханы амьд үгийг бариад золгосон гэсэн. Ингээд маш их эсэргүүцчээс аав маань 2005 оны цагаан сараар яг тэгж Библи барьж золгосон тэр жил эзэн Есүст итгэж бидний амьдарч байсан байрны ванны өрөөнд ус дүүргэж хагаад усан баталгаа хийлгэж Христийг дагах шийдвэр гаргаж байсан. Бид энийг хэд нэлээд хоногийн өмнөөс бэлдсэн шүү залбирч. Харин ингэж бас золгож болдго юм байна. Яг ингэж золгоно гэхээр зарим бодож яж магадгүй би одоо Библи бариад золгохоор дараа талах тулгууд байна. Яалаа гэж. Харин Петр баярын өдрүүдэд залбирэн эзнээс гуйгаад эзний үгийг тунхагласан шиг таач гэсэн залбираад бэлдэж болно. Харин 2015 онд яг энэ цагаас 10 жилийн дараа 2015 оны цагаан сараар ах トゥ усыг гэртээ урахаар ширээ бэлдсэн, ширээ зассан. За тэгээд чадлаараа сайхан ширээгээ хоолундаар дүүргээд бэлдсэн. Тэгээд ах トゥ ус би дээрээ 3 ахтай 3 эгчтэй бүгдээрээ манад ирсэн. Хамтдаа сайхан хоолунд идлээ, цагаан сар тэмдэглэлээ. Тэгээд би айлын утгын учраас анх удаага цагаан сар хийж. Харин хийсэн шалтгаан маань залбирч байгаа тэдэнд сайн мэдээ. Эсвэл тэдэнд ямар нэгэн байдлаар эзнийг таниулъя гэж шийдсэн. Тэгээд тэр үед бас яасан гэхээр цагаан сараар ах トゥ усыг ураад хоолунд идээд дуусаад явхад нь бэлэг бэлдсэн байсан. Харин тэр бэлгэн донд хамгийн том зүйл нь юу гэхээр бас Библи байсан. Айл болгонд нэг Библи байсан. Бид хамгийн үнцэнтэй зүйлээ та нарт илэрхийлж байна. Миний болон эхнэрийн маань бидний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл бол Бурханы үг байна. Тэгэхээр ах トゥ ус минь та нарын маань амьдралыг Бурхан нэрээр болтугай гэж Библиэд хэлсэн. Айл болгонд нэг Библи. Тэгээ би зүгээр анзаарч байгаа. 15 оноос ахгуулаад өнөөдөр хүртэл хэрвээ харуул ах эгч нарын маань зүрхсэтгэл үнэхээр зөөлрч хэлсэн гэж харж байна. Тэр битгэл нэг эгч маань хэд хэдэн удаа над руу утсаар ярьж залбирч өгөөч бизнес нөгөө 88 жоохон мяаратай на залбираач гэдэг. Яг өмнөөс нь хараад нэг итгэгч хүн лангаа авсан юм байна л та. Тэгсэн чинь нөгөө итгэгч хүний бараа өстө улаан цай зарагдаж байна гэнэ. Тэгээд нөгөө хүн зарагдан гут бурхан залбираад ирэх би болохоор мөнгөөрөө малбаа
ингээд бүх бараагаа зүтдэг шүү дээ. Борлог тэгэл. Өгөөд нүдэл яхаа миний хавар сарагдахгүй хаад улаан цай өөдөө сар сууж байгаа зараад ах юм аа. Чи тэгэхээр миний төлөө залхимдаг гэж. 15 оны цагаан сараас хойш олон хувирал өөрчлөлтүүд гарсан гэж би харж байгаа. Тэгэхээр ах トゥ усан. Бид энэ баярын өдрүүдэд он удаан уулзаагүй, заримдаа жил таараагүй байгаа ах トゥ устэйгээ уулзсан. Харин тантай уулзаад өнгөрөхөд таныг хөөстө байдгаар байна гэж битгий хэлсэн. Харин тантай уулзаад өнгөрөхдөө таныг Есүст итгэгч болсныг мэдэж таньж түгээр барахгүй танаар дамжуулан Бурхныг таньж мэдрээд өнгөрөөсөн. Их эзэнд итгэдэг гэдгээ гэрчил. Цуглааны офисын өрөөнд сайн мэдээний ном байгаа. Тэр номнуудаас аваад явж болно. Танаа дүрэгдэн ирсэн зочдод за сайхан шиллээрээ бэлэг өгөөд гарахтаа сайн мэдээний ном таамд өгөөд явуулна. Тэд аваад харахтаа хөө юу вэ чинь юу илээ. Тэгээд эзний тухай ярих боломж гарч ирж байна. Ах トゥ ус чинь бүгдөө таныг их эзэнд итгэдгийг харж таних болно гэсэн. Нэг ч гэсэн, жаахан ч гэсэн хэн нэгний авралын төлөө цагийг үнэлж хэн нэгний авралын төлөө эр зориг гаргах хэрэгтэй. Эфес номын 5 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар эшлэгийг харвал цагийг үнэлээрэй гэж хэлж байна. Өдрүүд нь бузар булаа болсон учраас мөнхөг хүмүүс шиг цаг зуурын зүйлийн төлөө битгий хайрын цагаа гарцдаарай гэж хэлж байна. Харин мэрэгэн хүний адилаар Бурханд таалагдах зүйлийг хийж эзэнд таалагддаг зүйлүүдийг ойлгож ухаар гэж хэлж байна. Энэ дэлхий дээр бид амьдраад дуусвал амьдралын маань хамгийн үнцэнтэй зүйл юу байх болов? Их эзнийг гэрчилсэн, алдаршуулсан, хэн нэгэн Бурхны авралыг дамжуулсан энэ зүйлээс илүү алдар гавьяа, цол уншин, диплом, сертификат, алдрын одон гэж байдгүй маа. Та төсөөлдөө би хаяа ингэж зүгээр боддог. Мөнхийн улсад очиход би хэд хэдэн хүнд талархав. Намайг Бурхан руу авчирсан. Бурхан дээр анх хэрэг үед надад Библи зааж, миний төлөө залбирч, Бурханыг таньж мэдхэд надад тусалсан. 2005 оны 10 сарын 8-нд эзэн рүү явсан миний нэг ах байгаа. Тэр ах маань миний явж байсан чуулганы пастор байсан. Хэрвээ энэ амьдрал маань дуусаад би мөнхийн улс руу очих үед хамгийн түрүүнд талархах хүний нэг маань тэр хүн байна. Надад зөв замыг ойлгуулсан баярлалаа. Ойлгохгүй, ухаарахгүй, буруу шилжсэн сүг шиг буруу тийшээ гүйж яваад араас мөн чагуудсалтаж Бурхныг таниулсан баярлалаа гэж би талархав. Үүнээс гадна би бас хэд хэдэн хүнтэй таарна гэж боддог. Надад Бурхныг дамжуулж, Бурхны авралыг надад хуваалцсан баярлалаа. Итгэлийн зориг гаргаж, шийдвэр гаргаж, Есүсийн тухай надад ярьж өгсөнд Бурхныг таньж мэдхэд надад тусалсан баярлалаа. Өөрийнхөө үнцэнтэй цагийг надад зориулсан баярлалаа гэж хэлэх хүмүүстэй ч таарна гэж боддог. Цагийг авал. Үнцэнтэйгээр өнгөрүүл. Бурхнаас бидэнд өгөгдөж байгаа хорон мөч бүрийг эзний алдрын төлөө зориулцгаая. Өдөр бүр, цаг мөч бүрт, хорон бүрт их эзнийг гэрчлэн амьдрья. Энэ баярын өдрүүд ах トゥ усийн дунд гарч ирэх өдрүүд байна. Тэдний дунд зогсох өдрүүд байна. Амен. Петр хэрхэн 3000 хүнийг эзэн рүү авчирсан бэ? Тэр бэлдсэн. Залбирэн бэлдсэн. Хүмүүс баярлаж, идэж, ууж, гангалж, зугаалж, уулзаж, нөхөрлөж байх үед тэд хамтдаа цуглан залбирч байсан. Энэ баярын өдрүүдэд ч гэсэн эзэн таны амлсан ариун сүнсний хүч чадал ирээд Иерусалим, Юудэ, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл таныг алдаршуулан, гэрчлэн тунхаглана гэсэн тэр амлалтын өрөөд бууж ирээсэй гэж тэд залбирч байсан. Тэгвэл энэ баярын өдрүүдэд бид бас залбирэн бэлдээ. Тэд залбирч байсан учраас гэрчлэг ариун сүнсний тосолгоо бууж ирсэн. Тэгээд тэд амны үед Бурхныг тунхаглаж тэд тэр газар 3000 хүнийг Бурхны аврал руу авчирч байна. Тэгвэл та эзний өмнө залбирэн энэ баярын өдрүүдийг өнгөрүүлээрэй. Үг яриа, үйл хөдлөл, зан чанар, бие авч яваа, дүр төрх, бусдын дунд байгаа бүхий зүйл тань Бурхныг алдаршуулах тэмдэг байх болтугай. Та гэрэл шиг гэрэлтэж, яг л давс шиг амт оруулж, эзнийг алдаршуулан,
эргэж хараад баярлан догдлон би ямар үнцэнтэй зүйлийн төлөө энэ цагийг зориулваа гэж талархах тийм л үнцэнтэйгээр амьдраарай. Амен. Бүгд хамтдаа суудлаас авсоо эзний үгийг. Авта хамтаас Библи бэлгэлэхийн өмнө би хамтаа зэрэг Библийг бас бариад эзний өмнө залбирсан. Бас ах дүүсээ гэртээ өрөх юм бас залбирсан. Яг л Петр баярын өдрүүдэд залбирч байсан шиг. Тэгээ бидэнд үнэхээр талархдаг. Энэ бол хүний оролцоо биш. Харин энэ бол Бурхан өөрөө тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж сул дорой миний залбиралд хариулсан хариулт байсан гэж харж талархдаг. Тэгэхээр ах дүүс минь бүгдээ хамтдаа эзний өмнөрөө залбирая. Эзэн минь энэ баярын өдрүүдэд би цагийг үнцэнтэй өнгөрөөж энэ цаг мөч ч гэсэн таныг алдаршуулах цаг мөч хэмээн би амьдрахыг хүсэж байна гэж эзэн минь залбирцгаая.